За та бүхэнд өнөөдрийн салаатанд орох материалыг танилцуулъя. За байцаа 520 г, хүрэн манжин 400 г, сонгон 160 г, ургамлын тос 30 мл. За амтлагчаар нь давс, лаврын навч, улаан перцийг сонгож авсан байгаа. За эдгээрийг ашиглаад өнөөдрийн салаатыг хийх болно. За эхлээд бүх ногоогоо нарийнхан хэрччихнэ. Бүгдийг нарийнхан хэрччих хэрэгтэй. За би ингээд бүх ногоогоо ингээд нарийн хэрччихлээ. Бүгдийг нарийн хэрчээд бэлэн болголоо. За одоо салаада болгоё. Би одоо энэ ширээнийхээ тавцан дээр энэ халдаас хамгаалсан энэ хамгаалтыг ингэж тавилаа. Ягаад гэвэл ширээний тавцан маань бас халах аюултай. Тийм учраас ширээний тавцангаа хамгаалаад ийм зүйлийг тавьж байгаа. За эхлээд тосоо хийчихье. За галаа маш бага асаана. Ширүүн галаар болгох юм бол салаад маань болохгүй, харин төлөгдөх аюултай учраас галаа маш бага асаагаараа. За эхлээд сонгоноо хуураад өгчье. Сонгоноо зөөлөн галаар сайхан хуураад өгчье. За одоо дээр нь бусад ногоогоо хийгээд хуурна. За сайхан утгаж өгөх хэрэгтэй. За ингээд сайхан утгаад бүх ногоогоо нэг нэгээр нь салгаад бэлэн болгосныхаа дараа амтлагч нудаа хийх хэрэгтэй. Давсаа тохируулж хийгээд мөн перцийг чинжүүх хийхдээ гэр бүлийнхаа гишүүдийн халуун ногоонд дуртай эсхийг харгалзаж үзээд хийвэл зүгээр. Халуун ногоонд төдийлөн дуртай биш бол хийхгүй байсан ч болно. Халуун ногоонд дуртай бол жоохон хийж болно. За амтлагчаа хийгээд сайн хутгаж өгөөд тэгээд лаврын навчныг 4 ширхгийг хийгээд
За нэг 5 минут орчим болгоод сайхан утгаж өгөх хэрэгтэй. Байцаанаас маань шүүс ялгараад сайхан жигнэгдэх байдлаар болж өгдөг. Тийм учраас байсгийгээд нэг утгаж өгөх хэрэгтэй. За одоо салаад маань үндсэндээ бэлэн боллоо. Би ер нь нийтдээ 20 минут орчим жигнэж болголоо. Одоо ер нь бол хамгийн сүүлд болдог ногооны дотроос хүрэн манжин байгаа учраас хүрэн манжингаа амсаж үзээд тэгээд зөөлрсөн байвал болсон гэж үзнэ. Галаа яаж тохируулснаас хамаарат хэдэн минут болох вэ гэдг нь бол шалтгааллах учраас та бүхэн хүрэн манжингаа амсаж үзээд тэгээ гаргаараа. Минийх бол ерөнхийдөө одоо 20 минутын дотор болчлоо. Тавглаад тавихад иймэрхүү харагдаж байна. За хөргөөгөөд идэх юм бол их гоё амттай байдаг. Гэтэ олон хонуулж болохгүй. Нэг 24 цагийн дотор идэж дуусгах бол сайн байдаг. Энэ бэлэн бүтээгдэхүүнийг удаан хадгалах бол бас дэмий байдаг. Тэгээ энийг одоо яг энэ салаад маань ямар ч амьтны гаралтай бүтээгдэхүүн оролцоогүй учраас цагаан хоолтой хүмүүсийг дайлахад бас их зүгээр байдаг. За мөн одоо хоолндоо хачир болгож хэрэглэж болно. За би бол ингээд талхан дээр тавиад идэх дуртай. Талхан дээр тавиад идэх их сайхан байдаг.